За сургалтанд бүртгүүлэхдээ вебсайт руу орсны дараагаар энэ сургалтууд гэсэн дээр дарна. За ингээд дарахаар манайхаас явуулж байгаа сургалтууд энд харагдах болно. За тэгэхээр тухайн суралцах байгаа сургалтаа сонгоод зурган дээр нь дарна. За ингэхээр тухайн сургалтын талаарх одоо хуудас руу шилжиж байна. За ингэснийхаа дараа одоо хэрвээ та энэ сургалтанд бүртгүүлэх гэж байгаа бол энэ сургалтанд бүртгүүлэх гэсэн товчон дээр дарна. За тэгэхээр энэ бүртгэлийн форм гарч ирж байна. За та шууд Facebook-гээрээ бүртгүүлж болно. Эсвэл шууд Gmail хаягаараа бүртгүүлж болно. За хэрвээ Gmail хаяг байхгүй өөр одоо Yahoo ч юм уу өөр email ашиглаж бүртгүүлэх гэж байгаа бол ингэж бүртгүүлнэ. За first name дээр нь өөрийнхөө нэрийг бичнэ. За сондор гэрэл гэж. За энэ новог нь. За энэ дээр email хаягаа бичиж өгнө. За email хаягтай юм байна. За энэ пассворд дээр нь нууц үгээ бичиж өгнө. За ингэж бичснийхаа дараа энэ араа одоо ашиглах журам нууцлалын бодлого гэдэгтэй танилцаад хэрвээ та зөвшөөрч байвал энийг чиглэж байна. Уншлаа би зөвшөөрч байна гэд. За ингээд sign up гэсэн төвчийг дарна. За ингээд нууц үгээ бол хадгалчих болно. Эсвэл хадгалахгүй ч хийж болно. За одоо та ингээд сургалтын систем рүү ороод хичээлээ үзэх боломжтой. Таны одоо хичээлээ ингээд үзсний дараагаар хэрвээ та энэ сургалтыг худалдаж авсан бол таны эрх нэгдээд энэ шууд энэ бүх хичээлүүдийг үзэх боломжтой болно гэсэн үг. Хэрвээ та одоо энэ хичээлийг худалдаж авахар бол энд дараад ингээд худалдаад авч болно. Ингээд бүртгүүлчих нэ. За тэгэхээр таны одоо сонгож суралцж байгаа сургалтууд чинь My Dashboard гэдэг дээр дарахаар харагдана. Одоо та нэг сургалт сонгосон байгаа учраас энэ сургалт чинь л харагдаж байна тийм ээ. За хичээлээ үзэхдээ болохоор одоо энэ sign in гэсэн товчон дээр дараад нууц үгээр ингээд өмнө сануулсан тий. Тэгээд шууд sign in гингүүд шууд сургалт руу очно ингээд. Өөрийн чинь сургалтын талбарлаа ороод ирнэ. Тэгээл энэ дээрээ дараад хичээлээ үзээд явчихна гэсэн.